Hi everyone. Намайг удаан алга болсон уучлаарай. Миний буруу. Тэгээд миний видеоны нэрийг харсан бах би бас та нарт 8 сард авсан юмнуудаа танилцуулъя. Тэгээд айгу гой юм тасан. Хүй өмнөх 6-7 дугаар сарын видеон дээр нэр оруулаагүй амар их байсан мэл шүү дээ. Би яг тэр видеог дуусгаад авсан юмнуудаа харсан чи бас ингээд тэр бичлэгэн дээр оруулах юмуд байсан заа. Тэгээд би өнөөдөр каргог авсан байхгүй. Тэгээд би 2 7 өмнө ийм захиалсан. Тэгээд энэ нөгөө нэг Алаягийн тэрийг яаж уншд юм бэ? Алаяа л гэж уншаад байгаа шүү би ч одоо. Тэгээд тийм юм зүрхэн цүнх авсан. Тэгээд нөгөө нэг гой брэндийнх шиг гой ирээгүй. Ямар ч гоё оцтой. Нэг ингээд осрыг нь шүү дээ. Ингээд урт болгоход үүрч болдог заяа. Like so cute. Яг энийг бол би яг өдөр тутамдаа үүрэн ижилэхгүй. За яагаад вэ гэхэлэр энэ ингээд бүтэн нэгддэг юм лээ. Дотор нагаа юмнаас харуулна. Бүтэн нэгддэг юм лээ. Тэгээд би ингээд хажуудаа үүр явж байгаа юм а бүтэн нэчил бүх юм унгах магадaltaй. Тэгээд би нэг зүгээр гоё юм special occasion буюу одоо тийм гоё гадуур найзуудтайгаа болцохтой гоё ингээ үүрээ гэж бодож байгаа. Тэгээд бүр болохгүй бол зарцсан ч яах вэ? Энэ бол яг миний төсөөсөн шиг гоё ирсэнгүй. Дүүд өгцөн ч яах вэ? Яаж гэсэн хөөхөө. Дотор нь байсан зүйл юу вэ гэхэлээ нөгөө өнөөдрөөс авсан байхгүй энэ штэ. Би нэг инстаграмаас харсан байхгүй энэ сормосын ингээд дэрвэлэгдэг. Тэгтээ юм хаалдаг заяа. Өмнө нь ингээд манай Аза гэд найз маань сормосныхаа дэрвэлэгч ингээд жажвалкур ингээд шатааж байгаа. Тэгээ ингээд сормосоо дэрвэлэгдэг гэсэн байхгүй. Тэ бүр амар дэрвэлдэг гэсэн заяа. Манай хүн баг савхаар тэгээд илүү. Тэгээд тэр чинь ийм электрон болчих манайхаа. Би бас Азаг дуурайгаад тэгээ шатаагдсан байхгүй. Тэгээ амар аюултай биш битээ тэгээ шатаагаараа. Тэгээ доторх нь харцгаая. Ямар ч ихсэн ийм заяа. Тэгээд нэгвэр нь дараад хасан за. Юун дээр нүгэ бичсэн байна. За, юу нөө? Сормоос төлөхгүй. Ингээд удаан дэрвгэрээ барьнаа. Тэгээд айгүй хурдан ажилланаа л гэж байна шүү дээ. Юу нөө? За, ингээд тасаагаад 1.5 секунд энэ дээр нь дарж иж ногоон болно. Энэ удаан дарах нь. За, тэгээд ногоон болсныхан дараа 30 секундын дараа халж эхэлнэ. Тэгэхээр 30 секундын дараа хэрэглэнэ ш. Тэгээд шүү дээ. Сормосоо ингээд энэ зурган дээр наага шиг эхлээд ингэж оруулж дэрвэлгээд тэгээд дараа нь ингэж тавчсны дараа хажуу талаас нь ингэж татах юм блэ. Тийм зөөл тэг ингэж татна нэгээд сормосоо татна гэсэн үг биш шүү дээ. Ингээд зөөлөө ингээд дээшээ 90 градус өргөж жоод тэгээд авахаар амар гой дэрвэдэг гэсэн би тэгээд маргааш өглөө нүрээ бодохтаа туршия гэж бодоод байгаа. Сормосоо зөөхө бодлоод гой миний сормос өгн өөрөө урт штэ өтгөл биш болохоос тэгээд нүгээр дэрвэлгээд амар гоё болно гэж би найдаж байна. Унтраач дөө. Энэ цэнэглэгч нь хамт ирсэн байна. Энэ цэнэглэгчтэй юм байна. За хоёр дахь нь шүү дээ. Би энэ цэцэгтэй авчаар яг 100 эхэлж хахад яг хүрээний эвдээ хийсэн шүү дээ. Яана. Нэг яа таснаа. Юу. Ни засанда. За ямар ч гэсэн эвдэрснээ энд тавьчих. Ним гавчаар авсан байхгүй. Тэг би энийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс шүү дээ. Энэ хоёр хосыг харуулчих. Би энэ хоёр хосыг 1500 за хоёр хосоор нь 3000-аар авсан. Тэгээд энэний маань хос ажиж байгаа. Ингээд 3000. Тэгээд энэ хостойгоо 3000. Тэгээ би нэг баян зүрх цахаас бас авсан. Шарыг аваад нэгийн тэргэлд үтэ өгцөн. So cute. Бахын цэцэг авсан. Тэгээ нэг би чинь ийм амьд юм шиг цэцэг хэмэлцсэн зүгөөдсөн шүү дээ. Тэгээд тэр цэцгийн пластик цэцгээр сольсон. Тэгээд би томын нэрээ 3000-аар авсан шүү дээ. Харах уу? Энэ томыг ба шүү дээ. Хүмүүсээ хүссэн үнээрээ зарж илээ 5000, 100000. Тэгээ би нэг гэрийнхээ хажуудлын дэлгүүрээс 3000-аар авсан. Аргуурх модтэй. Тэгээ надаасаас инстаграмаар асуусан охтуудад бид тэр гэрийнхээ хажууд өгдөг хүмүүсийн дэлгүүрийн локейшнийг явуулсан. Тэгээд тийм зарж илээ шүү. Йоо, халаацчлаа жоох ингэ сууч. Яа. За. Тэгээд штэ. Би 8 сард нийт 4 гутал авсан бэлээ. Тэгээд 4 штэ. Тэгээд эхний авсан гутлаа харуулъя. Би штэ ажлынхаа хажууд өгдөг гутлын дэлгүүрээс ийм 15000-аар ийм сандал авсан. Тэгээд энэ бол ингээд thrift store мостор биш ингээд шив шин гутал заяа. Би өмсөд алтар болгоцсон.
Тэгээ шившин ийм өсгөөдөө сандал би 15,000-аар авсан. Энэ дээр бүр Zara гэж бичсэн байна за. Тэгээд энэ бол удаан өмсөж болохгүй тийм. Энэ ийм олон ийм сүлжигэл утастай ийм гутал биш үү? Хөлийн хурууг амар хөтгдөг за. Тэгээд ийм гутал битээ аваарай. Гэхдээ яг өмссөн байхад бол хөлч нь бол үнэхээр гоё харагдана. Тэгээд ийм гутал авсан. But it's worth it 15к. Тэгээд хоёрт нь шүү дээ. Би энэ гутлыг аль 5 сараас хойш харсан байсан аахгүй. Тэр яаж гэлцэж байгааг нь харалтаа. Би энэ гутлыг аль 5 сараас хойш Angelina Voloshin-дээр харцаас аахгүй. Тэгээд энэ гутал шүү дээ. Бүр 5 сараас хойш Angelina Voloshin-дээр 200,000 болоо хямдарсан байсан. За өөрийнх нь үнэн нь 389,000 болоо 400,000 болоо. Тэгээд 40 ярьсмаар байсан байхгүй. Би 39-40 өмсдөг. Тэгээд that's my ярьсмаар. Тэгээд би сая 8 сард ажилдаа ороод хоол идэх гэж яваад замаараа Улаанбаатар хэвтлгүүр ороод галтарч унаад энэ гутлыг авцсан. Тэг ингэж л хэлээ та галтарч унсан л гэж хэлэхээс. Ямар гоё гутлаад. Тэгээд айгүй өвтэйхэн заяа. Гэтэ бас хитэ өндөр болоход би бас удаан явж чадахгүй байгаа. Тэгээд ямар ч гэсэн энийг өмсөж сурнаа. Йоо тэр яаж гэлцэж байгааг нь хараа л та. Тэгээд миний нэг брэндээс авсан брэндээ нэг гутал юм да. Angelina Voloshin-аас авсан. Тэгээд артал нь бол гоё юм билээ нэг араа. Тэгээд би бас хөрхөн өмссөн байгаа зү. So pretty. За 3 дахь гутлаа танилцуулъя. Орны ходоор ийцэн байна. Тэгээд би Улаанбаатар ихтлгүүрлөө бейс авах гэж авсан байхгүй юм нүүрний түрхдэг бейс. Тэгээд бейсээ авчаад явжсэн чинь жат бейс ман дээр Улаанбаатар ихтлгүүрийн B1 давхарт заадаг. Тэгсэн чинь B1 давхарт Nike хямдарчих. Сойлоо. Тэгээ би Nike-аас штэ. Энийг би хэдээр хямдруулж авлаа. 219,900-аас би хямдруулаад 129,000-аар авсан. 130,000-аар авсан заяа. Тэгээ би ийм цагаан кет авсан. Тэгээ одоо хүртэл өмсөөгөө шүү нэр байгаа. Амар гоё байгааз. Би тэгээд одоо өвөл офс дээр ячдаг байхгүй юу? Би офс дээр 8 цаг суудаг учраас өвлийн гуталтай авах хүл ингээд бүр амар халууцдаг. За уус офис амт улаан болохоор тэгээ би өвлийн цагаан кет офс дээрээ сольж өмсдөг байхгүй. Тэгээд өвлийнхаа солих кетийг бэлдсэн. Тэгээ уус яалтч нөгөө ориг Nike учраас амар гоё хөвтэйхэн үнээр хөвтэйхэн юм бэлээ. Тэгээ би баахан өмс баг би 30 минут өмссөн байхаа. Тэгээ би авах гэж очиод 130,000 юм чи авчи гэдэг авсан. Гоё юм бэлээ. Тэгээ би нэг хадгалж байгаа юм тэгээд бодохгүй цаас орохоор өмсөхгүй офс дээр. За. Сүүлийн гутал маань энэ Charles & Kate-ийн гутал байгаа. Тэгээ би нэг Peace Mall-ийн 4 давхрын chic юу лээ. Chic and cheap лөө. Something like that. Тийм бэлгүүрээс авсан. Тэгээ би энэ гуталд л уусаа I had an eye on them. Тэгээ би уусаа ингээд аавнгээ ботсон байж байгаад очиж авсан. Тэгээ өмсөд утсан чи яг миний ярьснээрсэн тэгээ айгу бамбалцдаг амар хөвтэйхэн гутал байсан цаа. Тэгээд би энэ гутлыг 89,000-аар авсан. Тэгээд өмсөж байгаад бол ийм балерин юм байгаагүй. Би өмсөд ийм болох юм уу. Тэгээ би энэ гутлыг авснаас нь хойш өдөр алхан өмсөж байгаа гэхээр нэг 7 хоног өмссөн юм уу. Тэгээд бүр үнэхээр гоё гутал лээ. Та нар тэр деталийн харалтаа ингээд өсгөө амар хөөрхөн байгаад зү. Тэгээд ийм Mary Jane стайлтай цаа. Тэгээд энд ийм совдтай тэгээд энэ дэр нь Charles & Kate гэж бичсэн. Тэгээд тэр бичсэн чи яах вэ? Амар гоё. Гэхдээ би энэ гутлыг үнэхээр өдөржингөө бамбалцах болоо гэсэн чи яалтчгүй ингээд 5 6 цагаас дээш өдрийн 8 цаг 9 цаг өмсгөд бол миний хөл амар хөвцөө. Тэг амар хөвцөө. Гэтэ яг ингээд өсгөд гутлан дээр явж сурах гэж байгаа хүмүүсээ бол бас ийм бүдүү өсгөдөө 5-6 см өсгөдөө гутал ихлээд өдөржингөө өмсөд тасаад ихлээрээ тэгжиж тэр нөгөө нэг ийм гутал өмсөн шүү дээ. Тэгээд баахан гутал авсан би өөртөө гимшиж байна. Тэгээд гутлахгүй. Тэгээд нь штэ. Би ингээд мейкапныхаа цүнхийг солих цаг болсон юм байна гэдгийг яг анзаарсан. За яагаад вэ гэхээр би тэр мейкапны цүнхийг бүл бүтэн 6 жил хэрэглэсэн. За тэгээд үнэхээр чанартай цүнх байсан. Тэгээд солих цаг нь болсон. Ингээд би бас Pinduoduo-гоос юм Dior гэж бичсэн юм. Үн бүр амар чанартай заяад материал нь амар чанартай зузаа. Тэгээд Dior гэж бичсэн юм мейкап хийдэг юм сав авсан. Pouch гэдэг үл өнө чинь. Тэгээд юу гоё байгааз тээ. So nice. Амар гоё чанартай юм билээ. Икегийн гутал авахаас өмнө авсан бейс маань ийм бейс байгаа. Тэгээд би Seasonic-ийн ягаан бейсийг хэрэглэдэг байж байгаад энэ бейсийг яг уншсан чинь энэ болохоор нөгөө нэг арс чинь тийм нөгөө shiny
байхаас хамгаалдаг гэсэн одоо нөгөө тослогтоод айгу гэрэлтэд идэв шүү дээ. Надад тийм юм гэрэлтсэн ярьсан надад амар муухай байдаг заяа. Би юм хуур арьсан дөөр айгу дуртай болохоор яг хоо солонгос охтуудын дэр гэрэлтдэг арьсвал янзтай. Гэхдээ миний арьс гэрэлтгэхээр би яг нөгөө хуушур шарж исэн тоснд нүрээд өрцөв шиг харагдаад байхгүй. Нэр яг би зузаан боддог болоход гэдэг баг. Тэгээд энэ бэйс авсан. Тэгээ энэ бэйс одоохондоо түрхэж байгаа. Гэхдээ надад бол тийм амар таалагдахгүй байгаа. Миний ягааныг бол сайн гүйцэхгүй байгаа. Тэгээд энийгээ дуусгаар ягааныг буцаад авна. Тэгээд нүдний саанууд маань дуусаад заяа бэлгээгээс авъя гэсэн чинь заяа бэлгээний саанууд дуусцээ л тэгэхээр нэмэхгүй н ороод ийм саавч. Тэгээ би энэ ингээ бүхэл бүтэн тэн заяа ингээ эндээ ийм цагаан тэнтэй, эндээ ийм бор тэнтэй, доороо бас нэг ийм тийм нэг ийм тэнтэй заяа. Тэгээ би энэ тэнүүдийг нэг нь ч төрөхгүй заяа. Тэгээ би юуг нь авсан бэ гэхээр ингээд нэр үхэлцэн нэгддэг. Нэгддэг ч яа ашигтай. Тэгээ би энэ саанаас нь болж авсан байхгүй. Би та нарт сааг нь харуулъя за. Oh my god. Makeup artist гэдэг шүү дээ. Can you guys see it? Ямар ч гэсэн гоё. Гоё саатай. Жаа саад хүрч. Тэгээ бас энийг MQ-нээс авсан. Тэгээ юу хямдхан байсан. 8000 ч үлээ. Үгүйс юм болов уу? 7-5,000 цангатай л гэсэн. Тэгээд энийг авсан. Надад нэр ийм foundation brush өгсөн шүү. Би энийг TikTok-оос харж ирснээс өөрөө авъя гэж бодож байгаагүй. Тэгээд ихч маань бэлгэн төгсөн яана энэ цэвэрлдэг байж. Тэгээд нэг гоё юм бэлээ. Ингээ foundation-ыг айгуу гоё нэмэх гэн төрхөж болдог. Тэгэхээр би гарын дээр крем авч байгаа. Тэгээд кремээ ингэж яаж байгаа. Тэгээд амар гоё нэмэх гэн төрхэд. Тэгээд нэмэх гэн жиг төрхсөнээрээ ингээ спонжн донгот ялтчгүй гоё юм бэлээ. Тэгээд ийм браш аваар энийг хямдах юм шиг байлж 5 юу байна юм шиг байл. Тэгээ үнэтэй ч гэсэн гоё юм шиг байлаа. Тэгээ болж өгвөл үнэтэйг нь авчихгүй юм. Тэгээ it was бэлэг. Үгүй авсан шинэ юм бүр өмсөд зүүцэн сууж байгаа юм шүү дээ. Би ингээд энэ эмийг бас пиндуудаас авсан заа. Одоо зургийг оруулчих. Амар гоё агаад мөнгөн сарцтай эмэг гэлөө үгүй гэлөө. За ямар ч байсан санахгүй нэ. Тэгээд би бас энэ хослыг авсан. Тэгээд бас зогсон ихээр камерандаа багтахгүй юм шиг. Тэгээд энэ хослол заяа. Энэ хослол би өөрийгөө арай л турахаа гэд бас ингээд дэлгүүлүү төсөөлсөн юм аахгүй. Тэгээд энэ хослол бол жижиг өмсгөлтэй байсан уу эсвэл за би бол угаасаа өндөр юм шүү дээ. Тэгээ би өөрийгөө эс ярьцмар гэж удаа дээсийг авсан чи ингээд нүгээр ингээд цэжсгээрээ надад багтцсан заяа. Тэгээд би ингээд сүлбэр зүтцсэн мод сүлбэр зүтгэхгүй бол ингээд бүр нэгт харагдчихлээ миний левч мөвчг. Тэгээ сүлбэр зүтцсэн. Тэгээ доогоор ямар ч гэсэн таарч байгаа. Тэгээ дээгүүр бол нэг иймэрхүү заахан хөөхгүй тэгтээ яах вэ. Тэгэд би энийгөө өмсөд бүр зураг хүртэл авалсан. Тэгээ зураг оруулчих. Хүш миний зургийг ашиглаад хүн онлайн шоп дээр тавьчихсан л шүү. Тэгтээ яах вэ? Би тэг заргалтахгүй. Яа би арай алтартаг байгаа ш. Үнтэй махгүй гэж бодож исэн чинь би энэ гоё хямдхан зарж исэн маа хүн. Тэг үнийг хэлээд яах вэ? Би нэг нэг хүүхдийн зууд байдаг Dior-ын дэлгүүрээс авах гээд очсон байхгүй. Яг миний Dior-ын хамгийн дуртай өнөртөөс Blooming Bouquet гэдэг өнөртөөс амар өнөртэй. Тэгээ энэний нэг юм тосон хэлбэр нь яг Dior-ын вебсайтн дээр нь гарцсан харна хүүхдийн зуугийн тэр чи ямар дэлгүүрлээ Лондиор илүү. Тийм баха Лондорч илүү. Тийш аваад авах гэсэн чи 290,000. 200,000 готл авчаад. Тэгэхдээ би 290,000 өнөртөөс авмаар байсан байхгүй. Тэгээд би нэг ийм задлаад өөрт нь өнөр нь таалагдаагүй үнээс бас хямдруулж үнийг авсан. Тэг 290-оор бол аваагүй. Тэгтээ амар гоё. Тэг энэ бол ориг заяа. Тэгээд ориг. Би хөлх юм аавгүй. Би ямар шалгаж авсан байхгүй. Тэг ямар ч гэсэн. Тэг ихч бүр ингээд рецепттэй хүртэл харуулсан. This is so nice. Тэг би нэг цүнхэнтэй авч явах гэсэн чинь айгу хүнд юм бэлээ. Хүнд шилтэй. Тэгээд цүнхэндэж гэртлээ аваад та. Тэгтээ амар гоё нэртэй. Тэгээд өштэй нэрээ айгуугаа саарлын заавыг гэж бодож жоод саарлын завсан. Тэгээд зургийг нь оруулчихад өөрөө зүүх гэсэн залах үүрэгтэй. Тэгээд ийм юм бэлээ. Надад бол яг энэ хүүхэн шиг гой зөхгүй байхгүй. Би энэ хүүхэн шиг юм pretty биш болохоор тэгээд линзний устгаа амт ирсэн. Яа энэ бүр чих хөвтгөө тах энийг авчи. Яа. Чих хөвтөд. Хөш би ингээд Grand Mart руу шивлээ. Grand Plaza руу заа. Би Grand Plaza руу юу авах гээд пудр авах гээд орсон чинь Grand Plaza-гийн нэг давхарт хувцас 10,000 болчих. Тэгээд нэг павильон бууж байгаа гэд
Тэгээд тэгсэн чинь энэ өлөгцөн байхтай амар гоё байсан байхгүй юу. Тэгээд би ингээд өмсч үзээгүй юм заа. Угаасаа ингээд павильон бууж байгаа болохоор ингээд хүмүүс бүр шамбаралтай би одоо хаач өмсч үзэх хэрэгтэй байсан. Тэгээд би энийг бүр ингээд Chanel гэж бичсэн заа алжаад зү. Тэгээд би энэ ийм шорттой хосол байсан байхгүй юу. Тэгээд 10k гэхээр би авсан заа. Oh, that's so nice. Тэгээд би 10k-гийн хослыг аваад өмссөн чи бурхан минь гэж би яг эмээгийн хувцсыг хулгаагаар өмссөн шиг харагдчихсэн за. Тэгээд надад ямар ч гэсэн зохиог болохоор би ээж рүүгээ шийдтсэн. Ээжэд ядчил зохиж илээ. Хөөе би энэ палажиг би хагасаа найзтайгаа хамт тамгагүй дөр үзэх байхгүй юу. Тэгээд би энэ палажиг өмсөе гэж бодоод энэ бүр үнэхээр хөөрхөн палаж заяа. Ийм ягаан өнгөтэй тэгээ яг ийм хуримд явахад зориулагдсан юм гоё. Материал нь хүртэл гоё яваад зү. Амар гоё. Тэгээд надад амар томдсон. За тэгээд би бас надаас л болсон юм л та. Яаж ч утсан би бас XL сайз өмсөхгүй шүү дээ. Тэгээд тэр сайтн дээр нь л 50 кг-тай хүмүүс XL өмсөн гэжсэн шүү. Тэгэхээр итгээд авцсан чинь бүр амар том байсан аахгүй. Тэгээд би энийг маргааш юм нөгөөдөр ойдолчин дөхөөс багсуулахгүй бол тэгээд ямар ч гэсэн иймэрхүү зурагтай. Тэгээд энэ хүүхэнд нь л аягүй гоё зөгч байгаа зү. Тэгээд надад ингэж харагдахгүй байсан. За тэр чи яах вэ? Ямар ч гэсэн өөртөө зориулаад оюулчвал бас гоё харагдах байх гэж би бодож байна. Тэгээд би ингээд уг нь ард нь ингээд дэгээ хийж ойсын заяа би танад харуулъя. Тэгсэн чинь би уртлаас нь ураа хийцэн. Тэгээд би балер алгацсан юм учраас би ойдолчин төхөөр шийдсэн. Би ч одоо мэрэгжлийн ойдолчин биш шүү дээ. Амар хөөрхөн гутал авцсан юм чи ингээд би бас юм гоё лолита оймс авсан. Хоёр шив нэг нь өмсцөл байна л дээ одоо. Тэгээд нөгөөх нь болохоор юм хөөрхөн бантагтай оймс авсан. Тэгээд нөгөө нэг саяны үзүүлсэн Charles and Kate-ийн цагаан гутлан дээрээ өмсөж байгаа. Би өчтөр энэ амьсыг өмсөд угаасан. Тэгээд хүшин эндүү гэж байгаа юм л. Хүш эндүү гэснээс би арь үед амар аазгүй. Би ингээд юм эндүүдг болоход энд очиж юмаа өөрийгөө эндүүдээ заа. Тэгээд би энэ гараа эндээ эндүүдцэн түлээ хийцэн. Энийх өвдөг байхгүй юу? Тэгсэн чинь амар байлаар ингэ түлэгчтэй юм лээ шүү дээ. Тэгээд эрхэн уруугаас ингэ түлсэн. Би бас гуяа түлээ хийцэн. Тэгээд нэрээ бас авсан мейкапнууд байгаа юм шүү. Мейкапнуудаа харуулнаа. Энэ нэг Berry Parang-ийн уруулын модыг би анх жил хагас юм авч байхдаа амар голсон байхгүй юу? Тэгээд голлоод сая би энэ 101 ийм бүтэн уруулын модыг дуусгацсан. Тэгээд тэр өнгнөөс очиж байгаа гэсэн чинь дууссан мөлий. Тэгээд арай цайвар өнгөн цайвар нь ч юу хааш арай тод гэх юм болоо. Тэгээд ийм Berry Parang-ийн уруулын модыг зай бэлгээс авсан. Тэгээд би зай бэлгийг бодгонод аягүй гоё дуртай. Ялч уу солонгос бодог болохоор аягүй гоё зөөлөн байт юм бэлээ. Тэгээд нь штэ. Энийг харууллаа. Тэгээд би гайдад явж ирсэн юм чи ингээд өө энийг харуулчлаа. Санахгүй байна. Бичлэгэн дээр санахгүй хаа. Тэгээд би гайд хийгээд те өөрийгөө ингээд шагнаад. Би өөрөө шагнаад ийм макийн уруулын бодог авсан юм бүр солиотой гэлцдэг заяа. Оо дуусч байгаа юм бахта. So sad. Тэгээд макийн ийм уруулын бодог авсан. Би баг хилцэн санагдаад тах юм. Өмнөх бичлэг үзэхэр залахгүй байдаг юу. Тэгээд ийм тойл өгсөнгөө хэллээ. Гоё юм билээ. Хилцэн баха тий. Дээрээ чихвч авсан шүү дээ. Би яг AirPods Generation 3-ыг авъя гэж боддог гэсэн аахгүй. Тэгээд so expensive. 800k гэсэн. Тэгээд би ингээд сая ориг чихвчээ тархан явж хагаад алах болгоцсон аахгүй. Тэгээд би угаасаа яг дахиад чихвч авбал алах болох байсан. Тэгээд sure. Тэгээд тэр алах болох бүр 100 баталгаатай алах болгон заа. Тэгээд би юм зүгээр копиг нь авсан. Тэгээд энэ бол яг ориг шиг гоё ажилт юм байлээ. Хамаагүй юм сонсч лээвэл. Тэгээд ийм чихвч авсан. Тэгээд ийм хөөрхөн чихвчний аскир авсан. Амар хөөрхөн баад. Тэгээд арай хариуцлагатай болохоор ориг юм аавна. Уцаа хайчаагүй яамаа та бурхан минь гэж тэгээд ямар ч ихсэн ийм чихвч авсан. Амар хөөрхөн савтаад тэгээд саунаас амар гоё. За өөр юу авлаа? Бараг болцсон баха. Тэгээд би одоо дахиж ингэж шал хэрэггүй. Одоо тэр 10,000-ын хослол шал хэрэггүй байсан байхгүй. Би өмсөхгүй шүү дээ ингээд ойлгомжтой. Тэгээд энэ зүнх ч гэсэн надад яг үнэхээр хэрэггүйсэн заа. Би ингээд шууд хараад голчж байгаа байхгүй. Тэгээд би одоо дахиж юм хэрэггүй юмд мөнгө өрөхгүй. За влог энэ үргээд дуусгая. Илүү туттай мэрэ ихэр хичээд идэм аа. Bye. Тэгээд өдрөө гоё өнгөрүүлээрэй.